Тийм ээ, энэ бол том ташаатай болгодог рил. Яг одоо босоод дагаад хийгээрэй. Эхний тасгал маань эрзэнтэй үндсэн суулт байгаа. Тэгэхээр хоёр гартаа хөндрүүлэгчийг аваад, за эрзэнийг бол бүтэн биеиндээ хийж агаад, за эндээс үндсэн суултыг хийхэд бол өгзөг болон за өгзөгний суур хэсгийн булчингуудад бол маш гоё ачааллын өгдөг байгаа. Тэгэхээр хэдүүлээ өнөөдрийнхөө бэлтгэлийн өмнө халаалт болгоод үндсэн суултаа ичээ. За дараагийн тасгал маань хоёр гартаа урдаа хөндрүүлэгч авч агаад ташааг урагшаага хоошоогоо болох хөдөлгөөнөөр ташааг болвол урагшаа хоошоо хөдлөх байгаа. За дараагийн тасгал маань богино эрзэний хөлөндөө хийж агаад за өвдгийг бол хоёр тишээгээ хөдөлгөх одоо юм тасгал байгаа. Тэгэхээр өөрийнхөө чадах хэмжээгээрээ хөлөө болвол дээшээ өргөж өгөө. За үзүүнийхөө дээдлээсгийн булчин мэдэрнэ. За дараагийн тасгал маань богино эрзэний хөлөндөө мөн адил хийж агаад хөл арагшаага жийж агаад хоёр тишээгээ далаацтайхан шиг хөдлөөд өгөөрэй. За дараагийн тасгал маань хөлдөө ойрхон зай авч байгаа. За эндээс доошоогоо яг үндсэн суултын суултаар доошоо суулаа. Хоёр өвдгийг хоёр тишээгээ задлаад өгөөрэй. За дараагийн тасгал маань за өгзөний дээдлийн хэсгийн булчинг бол маш сайн ажилуулна. Тэгэхээр нөгөө яг гоё ташааны одоо тэр үндсэн суур булчинг бол маш сайн ажилуулж өгдөг тасгал байгаа. За тэгээд доошоо хагас суугаад хоёр тишээгээ хөлөө 1 2 тийм ээ. За дараагийн тасгал маань ерөнхийдөө гэвтж байгаа тайд маань эрзэний хөлөндөө хийж агаад өвдгийг бол дээшийг өргөж өгөх байгаа. Тэгэхээр өгзөнийхөө дээдлийн хэсгийн булчинг маш сайн мэдрээд өгөөрэй. За мэдээж бид нар тааз түлхэлтийг яаж мартах вүлээ дээ тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ ташаан дээрээ хөндрүүлэгч усаа савтай усаа тавьж байгаа. За эндээс хэдүүлээ тааз түлхэлтийг болвол хийнэ гэсэн үг. За богино эрзэнийг бас муу адил ашиглаж хийж болно. За өмнөх оролтон дээрх юм бол нөгөө нэг урт эрзэнээрээ илүү хүнд болгож хийсэн байгаа. За эндээс хэдүүлээ 10 секунд яг тасгалынхаа дараа барина гэсэн үг. Тийм ээ.